Сайн байна уу? Hi everyone. Намайг Бани гэдэг. Энэ 7 хоногийн бичлэгэндээ тавтай морил. Өнөөдөр бүгдээрээ 2025 оны Met Gala-гийн тухай ярих болно. Яагаад ярьж байгаа гэхээр ингээд угаасаа би ингээд завгуур, гоо сайхан, тийм юмд амар дуртай хүн. Ерөн бүх завгуур сонирхдаг хүмүүст бол ер нь хамгийн тийм догтлсон цаг үе гэх юм уу та. Энэ бол бидний Super Bowl. Энэ бол бидний наадам. Тэгээ Met Gala-гийн онцлог нь юу вэ гэхээр энэ бол бараг жилдээ хамгийн анх ерөн зохиогдож байгаа бүр яг завгуурт зориулсан тимийг том ивент болдог. Завгуур фэшн гэдэг яг юу утга одоо ер нь ямар утгатай юм бэ? Урлагийн хамгийн маш хүчтэй нэг хэсэг гэдгийг ер нь харах амар гоё цаг үе. Одоо дэлхийн бүх шилдэг дизайнер брэндүүд ярин өөрсдийнхөө ур чадварыг яг энэ ивент дээр бол яг харуулж чаддаг. Met Gala New York хотын Metropolitan урлагийн музейгийн хувцлалт ерөн костюм хүрээлэнгийн хөрөнгө оруулах ивент байгаамаа. Жил бүрийн 5 дугаар сарын эхний даваа гарагт болдог бөгөөд Vogue сэтгүүлийн ерөнхий директор Anna Wintour зохион байгуулдаг. Тэгээ мэдээж тухайн жилийн бас яг сонгосон коучерүүд нь бас зохион байгуулдаг. Хувцсны хүрээлэнгийн хаврын үзэсгэлэнгийн нээлт юм. Тэгээд тэр үзэсгэлэнгээ дагаа нь мэдээж жил болгон өөр сэдвтэй байдаг. Тэгээд тухайн ивент дээр нь бүх одоо ирж байгаа хүмүүс тэр сэдвээ дагаад хувцсны кодоор ирэх ёстой. Тэгээд мэдээж энэ ивентэд нь одоо бидний мэддэг хамгийн дэлхийн алдартай одоо дизайнероо тэгээд ерөн соёлд хамгийн их нөлөө үзүүлжсэн хүмүүс гэдэг байгаа. За тэгээд энэ жилийн сэдв бол Super Fine Tailoring Black Style гэдэг сэдвтэй байгаа. За яг tailoring гэдэг үг ашигласан нь ингээд те яг ингээд костюм пижакийн яг тэр оёдлын урлагийг одоо хэлж байгаа. Энэ tailor гэдэг үг нь ихэнхдээ одоо эрэгтэй хүмүүсийн одоо хувцлал дээр их ашигладаг. Ялангуяа костюм пижак гэдэг. Тэгээд яг tailor гэдэг нь яг ингээд чиний биеийн хэмжээ чи яг ингээд тохирсон одоо хувцсыг хэлдэг. Тийм болохоор энэ жил ирж байгаа хүмүүс чинь одоо зөвхөн чамд зориулагдсан одоо хувцсуудыг өмсч ирээрээ гэсэн нэг утгатай. Тэгээд энэ жилийн Met Gala-гийн бас онцлог нь бол Met Gala-гийн түүхэнд өмнө нэг л удаа л яг эрэгтэй хүмүүсийн хувцсан дээр төлөвлөж байсан. Тэр нь бол 2003 онд Brave Hearts Men in Skirts гэдэг сэдвтэй байжсэн. Тийм болохоор энэ жил 2 дахь удаагаар эрэгтэй хүний хувцлын тухай ер нь харуулж байгаа. За 2 дахь утга нь Tailoring Black Style болон ингээд Black Dandyism-ийн түүхийг одоо илэрхийлэх зорилттой ер нь үзэсгэлэн болж байгаа. За тэгэхээр бас Black Dandyism гэж яг юу юм бэ гэж асууж байгаа. Black Dandyism дотор ер нь Dandyism гэдэг үгийг ямар учир утгатайг би одоо тайлбарлах болно. Яг бол энэ жилийн одоо сэдв нь ер нь түүх, соёлтой ер нь амар их холбогдсон байгаа болохоор мэдээж бид нар ямар нэгэн зүйлийг шүүхээс өмнө заавалжгүй өмнө судалгаагаа хийж ер нь мэдэх ёстой. Энэ жилийн сэдвэнтэй Black Dandyism, Hard Dandyism гэсэн нэртэй байгаа. За гэтээ Hard Dandyism-аас өмнө зүгээр Dandyism гэдэг одоо соёл одоо хувцлалт ер нь бий болсон байгаа. Зүгээр шууд орчуулбал заяа Dandyism гэдэг нь эрэгтэйчүүдийн дунд үүссэн соёлын хөдөлгөөн бөгөөд нарийн хувцлалт, цэвэр цэмцгэр байдал, гоо сайхны мэдрэмж болон өөрийгөө илэрхийлэх хэв маягийг онцолж харуулдаг гэж байгаа. Ер нь яг хамгийн анхны Dandyism одоо dandy хүнийг 18 дугаар зууны оны Beau Brummel гэж хүнийг бол үздэг. Энэ хүнийг ерөн бас яг хамгийн анхны яг эрэгтэй хүний костюм пижакийг яг илүү тренд болгосон, ер нь үүсгэсэн хүн гэж бас үздэг байгаа. Одоо түүний хамгийн алдартай хэлсэн үг бол Don't talk about your clothes, but let the clothes do the talking. Энийг нь орчуулбал одоо хувцаа нэг яриад байх хэрэггүй, хувцас чинь өөрөө чамаг одоо илэрхийлж өөрөө ингэж ярих хэвээр. Brummel ер нь өөрийнхөө одоо хувцас болон өөрийнхөө үзмжийнхаа ер нь бүх зүйлэнд жижиг сажиг нарийн юмд нь бол хамгийн их анхаардаг байсан. Тийм дэгжин харагдана гэдэгт бол ер нь амар итгэдэг байсан. Тэгээд яагаад энэ одоо загварыг зүгийг сонгосон бэ гэхлээр бас 18 дахь зуунаас өмнө одоо бүх хаад дээд хамгийн баян хүмүүс ингээл амар том ингээл цагаан үүс, амар их өнгөлөг одоо том хувцас, костюм пижак ер нь ингээд их л өнгөлөг, том хувц өмсвөл ингээд чи илүү баян, илүү ухаалаг бусад хүмүүсээс дээр юм шиг одоо харагдах. Загварын одоо тренд нь тийм байсан. Харин Brummel яг энийхэн эсрэг хэмжээгээр нь гайхуулахаасаа илүү харин ч илүү ингээд тийм өөрийнхөө нарийн зүйлүүдэд ингээд анхаарч хувцас чинь ингээд яг өөрийн чинь биений хэлбэрт яг тохирсон одоо оёсон байгуул илүү одоо баян, чинээлэг, ухаалаг нийгэмд илүү их нэр хүндтэй гэж ер нь үздэг байсан. Илүү elegant гэж хүмүүсүүдийн
бодлыг өөрчилсөн байгаа. За тэгэхээр яг dandy гэдэг хүн ямар хүн юм бэ гэхээр ер нь амар ухаалаг, ном уншдаг, бүх зүйлэнтэй ингээд анхаардаг. Зөвхөн ингээд өмсөж байгаа хувцас биш те. Одоо арьс, хөмсөг, үс ер нь те өдөр алган усанд орж ийнү, үнээр dandy гэж нэрлэдэг байгаа. За одоо бүгдээрээ hard dandyism, black dandyism руу оръё. Яг одоо энэ жилийн Met Gala Vogue-ийн гол сэдэв. Жилийн Met Gala-ыг Monica Callery ном Slaves to Fashion гэдэг ер нь номноос сэдвэлж ер нь энэ бүх одоо үзэсгэлэн ер нь гаргасан байгаа. Энэ сэдвийн тухай илүү судалмаар мэдмээр байгаа бол ер нь энэ номыг бас уншихыг та нарт бол зөвлөж байна. Энэ номон дээр ярихдаа яг Black Dandyism яг анх яаж үссэн юм бэ? Яагаад костюм пижак амар их өмсөхийг их хүсэх дуртай болсон бэ гэдэг нь бол хам мэдээж энэ бүх нь бол боолчлолоос эхэлсэн байгаа. Түүхэндээ бол ингээд яг боолтой байсан одоо баячууд тэр өөрсдийнх нь одоо энэ костюм пижактай боолуудтай амар их хөмсүүлдэг байсан. Боолуудаа сайхан сэтгэлээ өнцгөөс хувцалдаггүй байсан. Харин ч илүү өөрт нь хэр их мөнгө байгаагаа гайхуулах гэж боолуудтай костюм пижак өгдөг байсан. Баруун орны яг боолчлын түүхийг яг унших юм бол ер нь ингээ хар хүмүүс ер нь амтнаас стор гэж ол үздэг байсан. Тийм болохоор ингээд энэ баячууд энэ хар хүмүүстэй боолтой костюм пижак өмсүүлж гинэ гэдэг нь тэ барыг гэрч чинь байгаа нэг жом эсвэл нэг харахад костюм пижак өгж байгаатай ялгаагүй өнцгөр хардаг байсан. Үүн бас хар хүмүүсүүдийг контролдох нэг арга байсан. Яг бол хувцас гэдэг зүйл ерөөд хүн бүхэнд ер нь амар хувийн зүйл штэ. Бид нар ямар хувц өмсөж байгаагаар өөрийнхөөроо байх, өөрийгөө яаж илэрхийлэхийг бид нар хувцаараа харуулдаг. Энэ боли одоо ямар хувц өмсөж байгааг нь одоо контролдох, хэлэх, өөрийнхөө илэрхийлэх эрх, өөрийн хүн байх эрхийг нь авч байгаа. Өөр яг ингээд анхны Black Dandyism-ын хувилбар нь бас тухайн үеийн одоо театрт их харагддаг байсан. Дээр үед театрт хар хүмүүс тоглох эрхгүй байсан. Хэрэв ямар нэгэн хар дүр байх юм бол тэрийг нь ямар нэгэн цагаан арьстай хүн нүрээ хараар будаад тэгээд тоглодог байсан. Тэгээд энэ дээр анзаарах зүйл бол ихэнх одоо хар арьстай хүмүүс яг ингээд костюм пижактай хувцсанд ер нь ихэнх одоо тэр дүрүүд одоо тоглогддог. Костюм пижак одоо тэр хар дүрд өмсүүлж байгаа зан чанар, characteristic талаас нь биш, харин илүү тэгэж шоолох өнцгөө тийм хувцлалт оруулдаг байсан. Одоо хит ч амар гоё костюм пижактай бид нар шиг хувцалж байгаа ч гэсэн хизээч бидний одоо нэгэн зэрэг байж чадахгүй гэсэн өнцгөөс тоглолт тавьж шаалдаг байсан. Black Dandyism одоо амьдралын хэв маяг яг стайлыг дэлбэрсэн хамгийн хүчээ авч эхэлсэн үе нь бол 1920 оны Harlem Renaissance байлаа. Хар арьсны одоо оюун ухаан, урлагийн төв, цэг гэж бол үздэг. Тухайн үеийн одоо хамгийн алдартай одоо зохиолч, уран бүтээлчүүд бол ингээ Langston Hughes, Josephine Baker, Zora Neale Hurston гэдэг Black Dandyism гэдэг стайл, амьдралын хэв маягийг бол хамгийн их нөлөөсөн хүмүүс гэж бол хардаг. Хүмүүс үнэхээр мундаг, ур чадвараа яг ингээд 100% эзэмшсэн яг мастерууд байсан. Гэхдээ яг одоо тийм Харлем гасыг яг гарч чадахт нь тусалсан зэвсгийнх нь нэг бол хувцлалт загвар. За энэ дээр би юу гэхэд байна гэхээр зүгээр жирийн ухаалаг цагаан арьстай хүн одоо энд байна. Тэр цагаан арьстай хүнтэй адилхан бас ухаалаг хар арьстай хүн нийгэмд бол илүү доор гэж үздэг байсан. Энэ цагаан арьстай хүн аль хэдийн ингээд ухаалаг тэгээд яг dandy гэдэг хувцлалаар ингээд явдаг бол дэж нийгэмдээ ингээд амар ухаалаглаг шилдэг, үнэн гоцхон гэж бол үздэг байсан. Тэ хар арьстай хүн яг одоо энэ одоо тэ цагаан арьстай хүний одоо нэг зэрэглээнд хүрэхийн тулд хоёр дахин илүү talented, хоёр дахин илүү ухаалаг байж аж, хоёр дахин илүү одоо цэвэрхэн гоё хувцалж аж одоо энэ цагаан арьстай хүнтэй нэг зэрэглээнд адилхан хүндлэлийг авдаг байсан. Тэгэд ингэж хувцалж ихэлснээр Dandyism тэдний хувьд зөвхөн өөрийнхөө илэрхийлэх, өөрийнхөө одоо тийм дэгжин байдлаа зүгээр харагдж байгаа зүйл биш, харин ч илүү өөрийгөө нотлох, өөрийн үнцэн, гоо, зүйн одоо ухамсарыг хамгаалах арга болж хувирсан байгаа. Энэ хүмүүсүүдийг одоо дуугүй байлгахыг хүсдэг нийгэмд хувцаараа энэ хүмүүс одоо өрөөндтэй хамгийн дэгжин, хамгийн ганган, хамгийн одоо чанга хүмүүс болж хувирсан. Тэгээ мэдээж ерөн цаг хугацаа өнгөрөх тусам Black Dandyism гэдэг одоо загвар нь өөр одоо хувилбар өөрчлөгдөж эхэлсэн. Гэхдээ яг гол онцлогуд нь бол яг хэвээрээ үлдсэн. За тэгэхээр одоо бүгдээрээ яг тэр онцлогуудыг би яриа заяа.
За тэгээ эхнийх нь бол мэдээж оёдол. Өмсөж байгаа костюм пижак чинь яг бинт чинь бүр яг төгөөс харсан байх хэрэгтэй. За хоёр дахь нь бол тод өнгө. Burmelle-ийн үе одоо тий яг тэр зүгээр dandyism гэдэг бол ингээд илүү хар костюм пижак, ерөн тийм хүүх өнгүүдийг илүү одоо үздэг байсан шүү дээ. Гэтэ ингээд hard dandyism бол яг энийхэн эсэргээрээ илүү их одоо тод өнгө болон хээ ялангуяа тийм Африкийн улсуудын одоо хээ материалуудыг бол амар их ашигладаг байсан. Одоо энэ бол мэдээж ингээд анхаарал татдаг. Гэтэ бас анхаарал татхаасаа илүү өөрсдийгөө илэрхийлэх хэлбэр юм. Гурав дахь нь бол accessories, бөгөөж, зүйлт, бүс, халаасны альчуур, малгай. Одоо энэ бүх accessories-ууд нь бол зөвхөн одоо хувцсыг нь чимэх зүйл биш. Харин ийм жижигэн accessories-уудаараа яг өөрийнхөө хувь хүнийхээ онцлогийг одоо илэрхийлэх давхар утгатай байдаг гэсэн. За тэгээд дөрөвт нь бол мэдээж соёлын уусгал. Dandyism-ын ер нь яг анх London, Paris ер нь ингээд анх хүчээ авч эхэлсэн ер нь анх үүсчихсэн. Гэхдээ яг хар dandyism нь бол зөвхөн Европын одоо гоёлын одоо уламжлалтыг одоо даахгүйгээр бусад улсуудын одоо уламжлалтыг нийлүүлж уусгасан байгаа. Тэр улсууд нь гэх юм бол одоо Африкийн одоо Дау, Хэг, эсвэл Карибын арлуудын одоо Хив, Маяг, одоо Америкийн одоо гудамжны загварыг илүү хард дандинууд оролцуулж эхэлсэн. Одоо үеийн ингээ костюм пижакуудыг одоо яаж өмсөх, яаж стайл хийх, одоо тэр ихэнх тренд загварууд нь ер нь ихэнхдээ хар дандинуудаас эхэлсэн байгаа. За жишээлбэл ингээд одоо үнэтэй брендийн ингээд жижигэн логонуудыг өмсөн одоо костюм пижак, эсвэл тийм хувцас өмбөц хамтсны одоо хослол байдаг штэ. Тэрийг одоо хүмүүс яг хэдэн онд юм бэ? Хэдэн жилийн өмнө ер нь амар тренд болж байсан. Ер нь энэ хувцал ер нь амар олон жил ер нь тренд болдог. Одоо хүмүүс өмсдөг. Одоо энэ загвар стайл нь бол яг анх hard dandy-гаас үүссэн байгаа. Би тэгээд та нар жоох нэг өөр хүний нэг төөх яриад байгаа заяа. За энэ бүх зүйл нь одоо Dapper Dan гэдэг хүнээс ол эхэлсэн байгаа. Dapper Dan гэдэг хүний одоо нэр нь яг энэ hard dandy-гаас ер нь сэтвлэж өөртөө энэ Dapper Dan гэдэг нэрээ өгсөн байгаа. Dapper Dan яг Harlem-гаас ирсэн. Тэгээд ер нь бидний мэдэх амар олон рэперчүүд, уран бүтээлчүүд, хипхопын одоо хипхоп соёл одоо хамгийн их нөлөө үзүүлсэн хүмүүс бүгд ихэнх нь Dapper Dan-тай ер нь хамт ажилласан. Энэ лого хувцсны трендийг бол анх Dapper Dan ер нь яг загварын гаргаж байсан. Dapper Dan Louis Vuitton-ы нэг цүхийг аваад тайраад тэгээд оронд нь ингээд ийм амар том puffer jacket ер нь ингээ бүтээсэн байгаа. Дээр үед одоо бидний одоо сайн мэддэг хипхоп артистууд те одоо рэперч тийм үнэтэй брэндүүдийн хувцас одоо өмсөх одоо санхүү байдгүй байсан. Тийм болохоор ихэнхдээ энэ хүмүүс яг тэр Dapper Dan дээр очиж илүү хямдханаар шинэ хувцас илүү одоо өөрийг нь одоо илэрхийлэхэд нь илүү их тусалсан тусламжийг одоо авдаг байсан. Энэ жакетаас эхлээд ер нь энэ лого өмсөх тренд ер нь их үүссэн байгаа. Тухайн үед бол одоо энэ загварууд энэ бол энэ одоо том компаниуд дээд зэрэглэн ингэж харддаггүй байсан. Жишээлбэл Gucci, Dapper Dan-ыг ингээд өөрсдийнх нь логог нь одоо хулгайсан загвар гаргасан гэж ер нь одоо шүүхэд өгчээсэн. Тэгээ инээдтэй юм нь 7 жилийн дараа 2018 онд Gucci Dapper Dan-ыг логотой street style line дэхийг одоо урьж дуудсан байгаа. Dapper Dan-dy бол юм тансаг брэндүүдийн материал, логог одоо ашиглаж одоо гудамжны хувцаслалт одоо амар хийдэг гэсэн. Энэ бол ингээ хипхоп загварын одоо ертөнцид бол Dapper Dan-dy бол үнэхээр анхдагч байсан. Хэрэг та нар яг hard dandy гэж яг хийм бэ гэж бодож байгаа бол та нар яг Dapper Dan-dyг амар том жишээ. Одоо үеийн те Dapper Dan-dy яг хийм бэ гэхээр бол мэдээж одоо энэ Met Gala-гийн co-chair, Coleman Domingo, A$AP Rocky, Louis Hamilton, Pharrell Williams, бөгөөд LeBron James. За одоо ингээд би та нарт ерөн Black Dandyism ерөн товч түүхийг та нар тайлбарлаад өглөө. За тэгэхээр би одоо энэ жилийн Met Gala-гаас би одоо юу харамаар байна, юу хүсэж байна гэдгийг би өөрийнхөө үзэл бодлоосоо яриа. Анх би яг ингээд те Superfine, Tailoring Black Style гэдэг яг тийм яг те Black Dandyism гэдэг яг сэдвийг мэдчихэ. Миний яг толгоонд орж ирсэн хоёр хүн бол Andre Leon Talley болон Zendaya. Ягаад толгоонд орж ирсэн бэ гэхээр мэдээж энэ хоёр хүнийг бол ер нь харж өссөн. Andre Leon Talley та нар санахгүй бол нөгөө American Next Top Model-уудын шүүгчүүдийн нэг байсан. Zendaya бол одоо үеийн одуудын дундаас бол хамгийн шилдэг одоо хамгийн сайн хоцдог хүмүүсүүдийн бол нэг. Тэгээ бас үүнээс гадна Zendaya бас амар их олон костюм пижак амар их өмсдөг. Тийм болохоор ингээд Zendaya бол миний хувьд бол те Black Dandy, Hard Dandy. За
Одоо бүгдээрээ одууд ямар хувц өмснүүдийг бүгдээрээ ер нь харж шүү. Би яг юу хармаар байна? Мэдээж гоё сүтүүд. Яг ингээд энэ хүмүүсүүдийн биед нь яг тохирсон tailored болсон костюм пижака гэдүүдийг би хармаар байна. Зүгээр жирийн костюм пижакаас илүү одоо энэ хүмүүс энэ костюм пижака яаж стайл хийж гин, ямар accessory дээр ашиглаж гин, одоо ямар хувийн зүйлээр одоо чимжин гэдэг юм бол амар их хармаар байна. Онлайнаар хараад тахад хүмүүсийн ингээд зүгээр шүүж байгаа байдал нь ингээд хин нь илүү хөөрхөн харагдж байгаагаар жоохон шүүгээд байсан. Яг уу тэр бол болно. Битгүй надад эдгээр бүгдээрээ одууд болохоор угаасаа бүгдээрээ амар хөөрхөн харагдж байгаа. Тийм болохоор надад тэр өнцгөр нь одоо нэг сонирхолгүй, харин ч илүү яг хувцсныхан хив маяг одоо загвар нь надад бол илүү сонирхолтой. Тийм болохоор би тэр өнцгөөс нь илүү хөшөмлөж байгаа шүү. За анхааруулга хэлье. Хэрвээ та одоо чи ямар нэгэн одоо дуртай байгаа бол би хэврээ одоо тэр дуртай одоо чинь тухай одоо өмсөн хувцастай надад санал нийлэхгүй, хэрвээ би надад таалагдахгүй бол тэр бол зүгээр. Окей? Чамд л таалагдж байгаа бол чи өөрөө тэрийг ингээд enjoy хийж болно заяо. Энэ бичлэгийг үзэж байгаа ямар ч хүмүүсүүдийг бас би надтай заавал санал нийл гэж би бол хэлээгүй шүү. За энэ бол зүгээр л би өөрийнхөө бодлоо илэрхийлж байгаа. За мэдээж би бол бүх хүмүүсүүдийг бол шүүмжилж чадахгүй. Ягаад гэвэл энэ дээр чинь бараг 100 эдэн бараг 200 эдэн хүмүүс ирсэн байгаа. Тийм болохоор би өөрийнх нь яг хамгийн таалагдсан тэгээд жоохон таалагдаагүй хідэн завгуур хувцлуудыг би одоо ярина. За хамгийн ихний хүн бол Rihanna. За ингээд халаасны альчуур. Ялангуяа эмэгтэй хувцлал дээр бол ихэнх одууд ингээд пижака яг бэлхүүсээрээ орооцсон юм шиг тийм загварыг амар их хүмүүсцэн байсан. За энэ хувцал надад таалагдж байна уу? Таалагдж байна. Гэхдээ яг 100% таалагдж байгаа гэсэн үг бол биш. Сэдвээ дагсан. Гэхдээ хувьдаа бол надад нэг амар сүртэй гоё гэж би бол үзэхгүй байна. Тийм. Тэгээ би яг Rihanna жоохон тийм хар цагаан хувц өмсөнд нь би жоохон сонирн байдаг. Одоо бусад Met Gala хувцсуудаар амар ингээ гоё өнгөтэй ингээд өөр материал дээр өмссөн хувцсуудыг амар харж байсан. Тийм болохоор би яагаад яг энэ hard dandyism-ыг бид нар ингээд онцлогуудыг ярьж байсан шүү дээ. Яг тийм өнгө материал тийм чухал одоо hard dandy бол амар чухал гэж бол би ярьж байсан. Тийм болохоор яг гоё түүхтэйгээ холбоотой үед ягаад гэнт амар хар хувцас өмссөн юм би болоо гэсэн мэдэхгүй байна. За дараачих нь бол Common Domingo Valentino өмссөн байгаа. Common Domingo ер нь хоёр хувцалтай байсан. Эхнийх нь бол энэ халаадаа тайлаа. Тэгээд энэ костюм пижака харуулж байгаа. За энэ нь бол мэдээж яг Andre Leon Talley-гийн одоо хувцсуудаас ер нь бол сэтвэлж ийсэн байгаа. Яг бол Andre Leon Talley амар тийм том одоо халаадууд ингээд амар хүмүүстэй тий халаад нь доороо ингээ яг гоё костюм пижак гэдэг тэр хүмүүстэй. Тийм болохоор надад энэ Common Domingo-гийн бол одоо хувцалт бол амар их таалагдсан. Тэгээ Common өөрөө бас энэ жилийн Met Gala-гийн өөрөө яг зохион байгуулж байгаа хүмүүсүүдийн нэг. За тэгээ дараагийн coach бол Pharrell Williams, дуучин, продюсер. Та нар мэдж байгаа бол бас Louis Vuitton-ы эрэгтэй хувцлалын creative director байгаа. Тийм болохоор Louis Vuitton-ы ер нь энэ жилийн Met Gala-д өргөцсөн одууд бол ихэнх Pharrell Williams тэгээ Anna Wintour хоёр бас сонгосон байгаа. Дараагийн хүн бол A$AP Rocky, Christian Louboutin shoes болон AWGE хүмсэн байгаа. Яа, надад A$AP Rocky-гийн хувцсыг амар гоё. Надад энэ бас энэ хөөрхөн энэ бооны юу accessories хүмсэн амар гоё. Ялангуяа бөгөөж гутал эдэр бол amazing. Яг уу Rihanna A$AP хоёул амар хар цагаан хувцас өмссөн байна. Мэдээж хар цагаан хувцас ер нь ямар ч үед ер нь амар гоё харагдж байгаа. Гэтэ миний хувьд бол ингээд Rihanna A$AP Rocky хоёр ер нь хоёул амар stylish хүмүүс штэ. Тийм болохоор илүү их одоо материалаар илүү их одоо тогсон бол илүү гоё харагдах байсан юм шиг надад санагч. Надад зүгээр мэдгүй хар өнгийг сонгосон нь надад жоох уйдахтай юм шиг надад санагдаж байна. Гэтэ надад бол таалагдж байна. Tiana Taylor, Ruth E. Carter-ыг өмссөн байгаа. Tiana Taylor ер нь яг энэ Met Gala дээр ирэх яг анхны хүмүүсүүдийн нэг байсан. Тэгээ эхний яг хамгийн гоё хувцлалтыг бол харуулсан байгаа. I absolutely love this look. Заяо ойдол, гутал, өнгө оруулсан байна. Одоо өмсөж байгаа нүмерхэд ингээд улаан, тэгээд 2-3 материалыг ингээд нийлүүлээд оруулсан. Бас тэр харуулж байгаа хээ, accessories, belly ингээд бүх юмуд нь амар надад бол яг 100% таалагдсан. Надад нэг таалагдахгүй байгаа юм нь ингээд малгай жоохон илүү юм шиг санагдсан. Зүгээр яг тэр Durac-тагаа байгуул энэ хувцалт бол яг
За дараачих хүн бол Zendaya Louis Vuitton-ыг өмссөн байгаа. За тэгээ миний мэдхээр бол Diana Ross-аас сэтгүүлж энэ цагаан костюм пижакыг өмссөн байгаа. Одоо л энэ бол таалагдчихэж байна. Угаасаа костюм пижакыг амархээр гоё өмсөж чаддаг хүн болохоор одоо л энэ бол үнэхээр таалагдчихэ. За дараачих хүн бол Hailey Bieber. Надаа энэ Hailey Bieber-ийн надад хувцс ерөөсө таалагдаагүй. Надад энэ хувцс бол үнэхээр амар уйдрахтай санагцсан. Та нар таалагдж байгаа бол окей, fine. Мэдээж Hailey Bieber угаасаа амар үзэлсэнтэй эмэгтэй хүн. Мэдээж хөөрхөн харагдаж байна. Гэхдээ яг энэ сэдвтэй холбоотой энэ яг Met Gala яг загварын ертөнцийн одоо хамгийн том ивент шүү дээ. Тэгэхэд ингэж хувцалж байгаа нь одоо амар инээдтэй байгаа байхгүй юу да. Зүгээр гадаа гудамжинд би ингэж хувцалдаг хүмүүсүүдийг бол амар олон харж байсан. Өөр нэг юм бол Hailey Bieber бас амар костюм пижак амар гоё өмсөж чаддаг хүн байхгүй юу да. Та нар ингээд өмнөх зүгээр Hailey Bieber-ийн зүгээр тийм гудамжны одоо street style-уудын зургуудыг харах юм бол амар гоё костюм пижакуудыг өмсөөд ингээд үнэхээр гоё харагдаг. Тийм болохоор яагаад Hailey Bieber Met Gala дээр ингэж ирснийг би бол ерөөсөө ойлгохгүй байна. За дараачих хувцлалт бол Tyler-гийн хувцал бас яг ер нь Diana Ross-аас сэтгүүлсэн байгаа. Тэгээд I really like it. Ялангуяа нэг том oversized jacket бол надад бол яг амар их таалагдчих. Danny Gibson-гийн өөрт нь таарсан jacket ер нь костюм пижак өмсөх хэрэгтэй гэсэн шүү дээ. Энэ бас яг hard dandyism-д ордог. Гэтэ бас hard dandy-гийн соёлд одоо бидний одоо загварын соёлд авчирсан нэг зүйл бол одоо биесээ илүү том костюм пижак одоо өмсөх. Ялангуяа том jacket юм уу том өмд одоо өмсөх. Яаж эхэлсэн бэ гэхэлэр ингээд дээр үед яг ингээ костюм пижакууд хар хүмүүс ерөөсө худалдаж авч чаддаггүй байсан. Ягаад гэвэл ингээд яг биендээ тахарсан костюм пижак авъя гэхээр мэдээж амар их мөнгө шаардна. Тийм болохоор тэд нар зүгээр дэлгүүр ороод нөгөө том костюм пижакуудыг ер нь их хүмүүс авдаггүй байсан. Эсвэл нөгөө нэг хямдарчдаг байсан. Тийм болохоор хар хүмүүс амар тийм өөрөөсөө илүү тийм том костюм пижакуудыг одоо худалдаж авч илүү хүмүүсдэг байсан. Тэгээд мэдээж тэр костюм пижака ингээ те accessorize хийгээл амар гоё ингээд өмсгөөд яг сүт гэдэг одоо костюм пижакын одоо загвар бий болсон байгаа. Би бол энэ Tyler-гийн хувцсыг хараад ялангуяа энэ жакетыг бол хараад бол яг надад тэр үе бодогдсон. Тийм болохоор надад энэ Tyler-гийн хувцлалт ер нь амар их таалагдсан. За манай тэгээд яг өмнө би яг тэр түүхэн дээрээ яг Dapper Dan-ыг ярьсан. Мэдээж Dapper Dan маань өөрөө энэ Met Gala-д ирсэн байгаа. Угаасаа заавчгүй өргөдөх хэвээр хүн. Та нар ер нь Dapper Dan-ы тухай ингээд амьдралыг ер нь сонсоод үзээрэй. Ер нь амар гоё юм бэлээ. Би яг энэ бичлэг дээр яг судалгаа хийж байхдаа би яг энэ интервьюг үзсэн байгаа. Тэгээд ер нь ингээд хар Dandy-гийн тухай илүү их судалгаа мэдбэр байгаа та нар энэ интервьюг заавал үзээрэй. Anoki Tom Brown-ыг өмссөн байгаа. За ингээд харж байна уу? Яг ингээд энэ жакета ингээд бэлхүүсээрээ уйцсан юм шиг тийм дизайнуудыг ер нь одоо загварыг хүмүүс их амар хүмүүсчээсэн. Энд дээр ч гэсэн яг адилхан харагдаж байгаа. Энд бас дахиад хар цагаан өнгийг ингээд өмссөн байна. Би ягаад амар олон хүмүүс ингээд хар цагаан өнгийг өмсдгийг бис ойлгохгүй байна. Уг нь бол амар гүнлэг байгуул ер нь амар гоё. За Kylie Jenner нэг яриад тах юм байхгүй. Надад Kylie Jenner-ийн хувцал нэг их таалагдаагүй. Нэг надад бас нэг яриад байх ч зүйл нэг байхгүй. Надад ер нь нэг таалагдаагүй. Kim Kardashian. Мэдгүй. За. Яг уу Kim Kardashian надад малгай зүйлт идвэрсэн бол надад амар таалагдсан. Гэтэ энэ палажын хувьд бол надад нэг таалагдаагүй яа. Chaperone надад костюм пижак бол надад үнэндээ таалагдсан. Надад ингээд 70-аад оны like disco Prince, ер нь Prince ч ер нь яг Dandy гэж бол яг үздэг шүү дээ. Тийм болохоор надад энэ бас яг Dandy-гаас яг Princess идвэсэн юм шиг. Ер нь тийм 70-аад оны disco ч бас ингээд хар хүмүүсийн одоо дуунаас үүссэн гэж бас яг үздэг. Тийм болохоор надад энэ хувцал бол надад таалагдсан. Тэгээд гоё өнгөлөг костюм пижак өмссөн байна. Тийм болохоор тэнд бол би бол амар их талархаж байна. За дараачих бол Jenna Ortega Bowman-ыг өмссөн байгаа. Ойдлчин хүмүүсүүдийг ашигладаг төмөр шугамаар ингээд палаж өмссөн байгаа. Надад бол энэ амар хөөрхөн санагдчихэ. Зүгээр анзаарсан санагдсан зүйл болохоор энэ жилийн Met Gala нөгөө хар хүмүүсийн түүхэн дээр одоо сэтгүүлж хийгдсэн болох амар олон цагаарстай хүмүүс одоо үл хүндлэхээс амар айсан юм шиг надад санагдсан. Нэг бол зүгээр жирийн даашинж өмсөж ч юм уу, эсвэл зүгээр жирийн одоо хар костюм пижак өмсөд ирсэн юм шиг надад санагдсан. Гэтэ надад Jenna Ortega-гийн хувцал надад амар их таалагдсан. Ягаад гэвэл одоо илүү тийм өвөрмөц талаас нь хараа зүгээр те шугам гэдэг зүйлээр одоо палаж хийж байна гэдэг надад амар
хөөрхөн юм шиг надад санагдсан. Энэ бол ямар ч тийм үл хүндлэл, тийм ямар ч юм үзүүлээгүй зүгээр л амар гоё өвөрмөс талаас нь ингээ харагсан. Doechii. За Doechii маань бас яг ингээ Louis Vuitton-ыг өмссөн байгаа. Надад л Doechii-гийн хувцас бас яг амар их таалагдсан. Тэгээ та нар анзаарсан бол яг энэ хацар дээр нэг Louis Vuitton-ы логог ингээд тамгалцсан юм шиг тийм detailтэй байсан. Тэр онцлог нь надад энэ хувцсыг илүү гоё болгосон юм шиг надад санагдсан. Cardi B Burberry өмссөн байгаа. Надад Cardi-гийн хувцас бол үнэхээр их таалагдсан. Надад бол энэ бол тэ орчин үеийн dandy юм, эмэгтэй dandy юм яг ийм л байх ёстой юм шиг надагдсан. Тэр хувцсны материал, оёдол, ерөн завгуур, ингээд үс, ерөн өнгө бүх юмуд нь яг одоо хувцсны одоо хээ идэр бүр яг таарсан юм шиг надад санагдсан. Яг энэ лэг super fine. За Gigi Hadid Miu Miu өмссөн байгаа. За энэ Gigi Hadid-ийн өмссөн палаж нь бол Josephine Baker-ийн яг хувцснаас сэтгүүлж ол хийсэн байгаа. Надад л энэ палаж нь бол Gigi Hadid-д бол айгүй гоё харагдаж байна. Угаасаа Gigi Hadid амар тийм алтлан өнгөн дээр амар гоё харагдаг. Энэ палажийнхаа бас оёдол одоо хийгдсэн байж байгаа бүх зүйлүүд нь бол үнэхээр гоё. Josephine Baker бол яг хар дандимизмын бол төлөөлөгчүүдийн бол хамгийн том баг анхдагч гэж бас үздэг. Тийм болохоор yeah, I like this. За Doja Cat. Надад Doja Cat-ийн хувцас бас надад амар их таалагдсан. Marc Jacobs-ийн хувцалтыг ол өмссөн байгаа. Ихэнх хүмүүс ер нь яг дээр яг тэр 18 дугаар зууны оны одоо dandyism ч юм уу, эсвэл яг 1920-ад оны Harlem Renaissance-ийн үед яг өмссөн байсан. Гэтэ Doja Cat бол яг 80-ад оны dandyism-аас ер нь сэтгүүлж энэ хувцастыг өмссөн байлаа. Тийм болохоор өөр цаг үеийг сонгосон нь бол надад амар таалагдсан. Lana Del Rey миний дуртай дуушнуудын нэг заяа. Тийм. Гэтэ надад энэ хувцас таалагдаагүй, окей. Энэ Oswald Boateng энэ Английн дизайнер байгаа. Энэ хүний хувцсан ер нь бүх хүмүүс яг энэ хар dandyism-ыг яг 100% ойлгосон. 10-аас 10-ыг амар гоё харагдаж байгаа. Тийм. За дараагийн хүн Alton Mason and Boss. Яа, энэ бол амар гоё надад санагцсан. Мэдгүй Met Gala дээр надад энгийн хувцас зүгээр энгийн палаж энгийн хувцлаад өвөрсөн хүмүүс бол бирөөсөө ойлгохгүй байна. Яг энэ бол яг загварын яг хамгийн том шүн. Тийм болохоор ингээд Met Gala дээр бүр яг ингээд бүр 100% ингээд амар over the top тэгэж хувцаслахыг л би яг харахыг хүсдэг. Тийм болохоор энэ хүн бол энэ boss амар энэ Alton Mason-ийг бүр яг гоё стайл хийгээд хувцалсан байгаа. Миний хувьд бол за энэ шөний бүр хамгийн шилдэг хувцалсан хүн бол Janelle Monáe, Thom Browne. Яа, би нэг яаж тайлбарлахаач би мэдэхгүй байна. Зүгээр за энэ дээрх нь одоо энэ нэг өмсөж байгаа боксын нүмерэг тэгээд тэндээс нь ингээд яг хар dandyism-ийг энэ арт стайлаар нь ингээд харагдж байгаа. Тэгээд дараа нь энэ яг энэ дөрвөлжин яг энэ пижака тайлаа дотор нь бас яг дахиад нэг костюм пижак. Тэгээд өнгө, dynamic ингээд бүх зүйлүүд ингээд орсон. Энэ хувцал дээр бол ер нь яг Black Dandy-гийн яг илэрхийлэх надад бүх зүйлүүд орсон гэж би бол яг харж байна. Энэ шүний бол хамгийн шилдэг, хамгийн гоё хувцалсан хүн бол энэ Janelle Monáe. Миний хамгийн муу хувцалсан хүн бол энэ эмэгтэй Amelia Gray. Би энэ хувцалтыг би бүр үнэхээр ойлгохгүй байна. Зүгээр яагаад? Not only is it like culturally inappropriate with the durag. Гэтэ надад хамгийн таалагдахгүй байгаа хэсэг энэ нэг арсны өнгөтэй нэг биений нэг body shaper өмссөн байгаа шиг. Тэгээд амар их lace. Why is there so much lace? Тэгээд мэдгүй нэг pampers өмссөн юм шиг. Эсвэл нэг амар том бандаж өмссөн юм шиг нэг арсны өнгөтэй. Миний бодлоор бол те энэ дизайнер ямар ч нэг хүмүүсүүдийн нэг ярианд үртэх нэг хувцлалт хийлгмээр байсан юм шиг байгаа. Миний бодлоор. Яг бол Common Domingo-г те мэдээж амар гоё ингээд хувцалчаад энэ хүнийг энэ тэнэг хувцлахаар like ингээд logically ингээд it doesn't make sense ингээд тийм логик нь олдохгүй байгаа хгүй да. Тийм болохоор надаа энэ Amelia Gray хүнийг уурлуулах зорилготой ингээд rage bait хийх зорилготой энэ хувцанд би оруулсан байх гэж би бол таамаглаж байна. Anyways, энэ оройн ер нь хамгийн муу хувцалт бол энэ. За би Blackpink-ийн охтуудыг бол нэг их ярихгүй. Надаа энэ гураас бол хамгийн гоё хувцсан. Ер нь яг сэдвтэйгээ хамгийн
ойрхон тэ яг сэдвээ дагсан хүн бол Jenny. За ингээд энэ бичлэг маань дуусаж байна. Та нар таалагдсан байх гэж бодож байна. Таалагдсан бол доор комент түлдээгээрэй. Тэгээ бас өөрийнхөө дуртай хувцастай бас доор комент секшнд үлдээгээрэй. Лайк, шеэр хийж олно. Тэгээ subscribe дарж олно. За ингээд дараагийн бичлэг хүртэл төр баяртай. Bye.